Бүх цаг үеийн ашиг орлогоор тэргүүлсэн 5 хүүхэлдэйн кино. 5 дугаарт Frozen. Frozen хүүхэлдэйн кино нь 2013 оны 11 сарын 27-нд үзэгчдийн хүртэл болсон байна. Дэлхийд даяарны $128 тэрбум олсон ба энэ киног бүтээхэд нийт $150 сая бүтээгдсэн байдаг. Мөн 2 удаа Оскарын шагнал хүртсэн байх бөгөөд бүх цаг үеийн ашиг орлогоор 5 дугаар байранд ордог юм байна. 4-р The Super Mario. Энэ хүүхэлдэйн кино 2023 оны 4 сарын 5-нд үзэгчдийн хүртэл болсон байна. Дэлхийд даяарны $136 тэрбум олсон ба энэ кино бүтээхэд нийт $100 сая бүтээгдсэн байдаг бөгөөд бүх цаг үеийн ашиг орлогоор 4-р байранд ордог юм байна. 3-р Frozen 2. Frozen 2 хүүхэлдэйн кино 2019 оны 11 сарын 22-нд үзэгчдийн хүртэл болсон байна. Дэлхийд даяарны $145 тэрбум олсон ба энэ кино бүтээхэд 150-аас 200 сая доллараар бүтээгдсэн байдаг бөгөөд бүх цаг үеийн ашиг орлогоор тэргүүлсэн 3-р байранд ордог юм байна. 2-р Inside Out 2. Энэ хүүхэлдэйн кино 2024 оны 6 сарын 14-нд үзэгчдийн хүртэл болсон байна. Дэлхийд даяарны $169 тэрбум олсон ба энэ кино бүтээхэд нийт $200 сая бүтээгдсэн байдаг бөгөөд бүх цаг үеийн ашиг орлогоор тэргүүлсэн 2-р байранд ордог юм байна. 1-р Ninja 2. Ninja 2 хүүхэлдэйн кино 2025 оны 1 сарын 29-нд үзэгчдийн хүртэл болсон байна. Дэлхийд даяарны $2 тэрбум олсон ба энэ кино бүтээхэд нийт $80 сая бүтээгдсэн байдаг бөгөөд бүх цаг үеийн ашиг орлогоор тэргүүлсэн хүүхэлдэйн кино болсон байна. Харин та коммент-ийг хамгийн дуртай хүүхэлдэйн киногаа бичиж үлдээгээрэй. See you in my next video.